За сайн бацгаана уу? Би та бүхэндээ өнөөдөр холбооны бүгд найрамдах граммар зөвлөж мэргэжлийг хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх, мөн ямар шаардлагуудыг тавьдаг, энэхүү процессыг хэр удаа үргэлжлэх талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг хийж өгье юу. За нэгдүгээр гэх юм бол та мэдээж Монгол Улсад агаарын шинжилгээ ухаан үндэсний сургуулийг совилгын болон совилгч мэргэжлэр төгссөн байх ёстой. За совилго нь болохоор мэдээж бакалаврын түвшин, совилгчийн дипломын түвшин энэ хоёр зэрэг нь хоёулаа герман улсад совилгч мэргэжлэр хүлээн зөвшөөрүүлэх боломжтой байдаг. За мөн ашигсыг зөвлөж мэргэжлэр төгснөхийн дараагаар ажлын байран дээр гараад ажиллаад явж байгаа хүмүүс ч гэсэн энэ хөтөлбөр хамрагдах боломжтой. Хэрвээ та ажлын туршлагатай байх юм бол мэдээж энэ танд давуу тал болно. За хоёрдугаар гэх юм бол мэдээж хэлний мэдлэг шаардлагатай хэлний мэдлэг дээр бол B2 төвшинг шаардаж өгдөг байгаа. За зарим эмнэлгүүд нь болохоор B1 төвшин гэдэг. За яагаад энэ ингэж байгаа вэ гэх юм бол B2 төвшинтэй эмнэлгүүд нь B2 төвшин шаардсан эмнэлгүүд нь ерөөхдөө бол таныг одоо хүлээн зөвшөөрүүлэх шалгалтанд нь шууд бэлдээд тэгээд тухайн тасаг дээрээ та туслах совилгчаар ажиллаад явж явах үе дээрээ шалгалтандаа бэлдэнэ гэсэн үг. За тэгээд туслах совилгчаар ажиллаад явж явах үе дээрээ мэдээж та цалингаа аваад явна. Тэгэхдээ энэ нь болох дээр яг холбооны бүгд найрамдах герман улсад туслах совилгч ямар цалин авдаг яг тэрнтэй ижил ингээд аваад явна гэсэн үг. За B1 төвшин шаардж байгаа эмнэлгүүд нь ерөөхдөө бол таныг B2 төвшний хэлний сургалтанд суулгана гэсэн үг. За энэ нь болохоор 3 гаруй сарын хугацаанд ерөөхдөө үргэлжлэх. Ер нь бол яг 3 сарын хугацаанд үргэлжлэх. Тэгээд түүнийхээ дараагаар алах дээр та B2 төвшнийхээ шалгалтыг хэлнийхээ шалгалтыг өгөөд хэлнийхээ шалгалтандаа тэнцэх юм бол ерөөхдөө бол шууд ингээд өргөжлүүлээд ерөөхдөө бол совилгч мэргэжлийн хүлээн зөвшөөрүүлэх шалгалтынхаа процессд ингээд ороод явна гэсэн үг. За тэгээд тасаг дээрээ ингээд ажиллаад явж явах үе дээрээ яг тухайн тасаг дээрээ та шалгалт өгөө үгүй юу гэдгийг ерөөхдөө бол та мөн тухайн тасгийн чинь ажлын чинь хамт олон мөн дарга ингээд бүх хүмүүс хоорондоо ярилцаж агаад шийддэг байгаа. Мөн ерөөхдөө бол яг тухайн тасагт ажиллаж байгаа хүн болгон танд мэдээж туслана. Яг гэвэл та Anerkennung Pflege Fachkraft гэж явна. Anerkennung für Pflege Fachkraft гэж явна. За энэ нь болох тэр мэдээж холбооны бүгд найрамдах герман улсад тухайн совилгч мэргэжлийн хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа тэр хүн гэдэг утгаар ерөөхдөө бол таныг ажлын хүмүүс чинь бүгдээрээ яг ажлын байран дээр юу хийх ёстой, яах ёстой, яг юу мэдсэн байх ёстой гэдэг тэр бүх шаардлагач тавина. Мөн зааж зөвлөж хүртэл явах болно. За мэдээж ерөөхдөө бол энэ хүү процесс нь 6 сараас 1 жил гарны хугацааг ерөөхдөө бол тухайн эмнэлэг нь танд өгдөг гэсэн үг энэ хугацааг. За 6 сар гэх юм бол би хамгийн түрүүнд хэлсэн зарим эмнэлгүүд нь B2 төвшинг шаардаж өгдөг гэсэн. За энэ эмнэлгүүд нь болохоор 6 сарын хугацааг өгдөг. За 6 сарын хугацааг өгж гинэ гэдэг нь болохоор 6 сарын хугацаанд та тухайн тасаг дээр очиж ажиллаад тэгээд шалгалтандаа бэлдэж байгаа шалгалтаа өгөөд тэнцэх юм бол өргөжлүүлээд тухайн тасаг дээр совилгчаараа үлдээд ажиллаад явах боломжтой. Эсвэл та өөрөө үгүй би эрчим тэмцлэгийн тасаг эсвэл би хаалганы тасагт ажилламаар байна гэх юм бол тухайн тасагт ажиллахаас өмнө Fortbildung хийх ёстой. Тэгээд Fortbildung хийснийхаа дараагаар ерөөхдөө бол тухайн тасгууд дээр ингээд ажиллаад явах боломжтой. За 1 жил гарны хугацааг өгж байгаа эмнэлгүүд нь ерөөхдөө бол тэр хугацаанд дотроо B2 сургалтын курсыгаа хугацааг оруулж өгөөл танд ерөөхдөө бол яг 1 жил гарны ингээд ерөөхдөө бол гэрээний хугацаа өгчнө гэсэн үг. За тэгээд тэр хугацаанд таалах дээр совилгч мэргэжлээ герман улсад хүлээн зөвшөөрүүлэх тэр шалгалтаа бүх зүйлээ өгөөд ерөөхдөө бол түүнийхээ дараагаар совилгч мэргэжлэрээ ажиллаад явна гэсэн үг. За хамгийн чухал нэг юм нь болохоор хүмүүс ерөнхийдөө бол яг тухайн хөтөлбөрт ингээд ороод тавьж байгаа үе дээр цалин мөнгө авах уу, ямар шалгалт өөр ямар юу шаардлагатай гэж хэлж асууж магадгүй. Яг тухайн ингээд хөтөлбөрт хамрагдаад явж байгаа үе дээр ерөнхийдөө бол тухайн эмнэлэг чинь бүх зардлыг нь даана. Гэхдээ энд нь болох дээр мэдээж нөгөө хэлний курс бусад нөгөө цалин мөнгө гэдэг тэр зарлууд нь орж байгаа. Тэрнээс биш Монголоос наашаа ирэх онгоцны тестний зардал ч юм уу эсвэл өөр зарлуудыг ерөнхийдөө бол оруулаагүй. За тэгээд яг энэ хүү процесс ингээд явж явах үе дээр та Krankenpflege Helferin буюу туслах совилгчаар ажиллаад ерөөхдөө явна гэсэн үг. Туслах совилгчийн цалинг авч явна гэсэн үг. За тэгээд туслах совилгчийн яг цалин ингээд авч яваад мөн яг шалгалтандаа бэлдээ тасаг дээрээ ажиллаад ингээд явж явах үе дээр тухайн хүн багштайгаа ажлынхаа газрын хүмүүстэйгээ ажлынхаа даргатайгаа ярилцаж байгаад хизээ яг шалгалтаа өгөх үү гэдгийг ерөөхдөө бол шийднэ. Тэгээд яг тухайн гадаадаас ирээд Anerkennung процесс ингээд орж байгаа хүмүүсийг ерөөхдөө бол нөгөө Pflege шүлээ дээр ажилладаг багш нар гэж байгаа. Тэр багш нар нь ерөөхдөө бол мэдэж байж идэг. Тэр нь болох дээр яг нөгөө
яг энэ хүн ерөөхдөө бол хизээ одоо тий шалгалтаа өгөх бүрэн боломжтой ерөөхдөө бол ингээд таны тухайн одоо нөгөө тий сургууль дээр идэвхтэй байгаа байдал тэгээд тасаг дээр очиод яг хэрхэн ажиллаж байгаа тэр бүгдийг тэр хүмүүс ерөөхдөө бол сонсдог гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр мэдээж багш нар нь одоо таны тасаг дээр ингээд ажиллаж байгаа үе дээр чинь нэг өдөр тань дээр очингуудаа хамт ингээд ерөөхдөө бол өвчтөнөө ингээд асраад тий одоо ямар эмчилгээ хийх ёстой тэр хүн юу хийх ёстой тэр бүгдийг ингээд ерөөхдөө бол хоорондоо ярилцаад тэр дундаасаа таныг одоо ингээд харж байгаа. За чи ерөөхдөө бол энийг одоо нөгөө өвчтнийхөө оншийг эсвэл чи одоо энэ одоо тий юмнуудыг илүү сайн сурах ёстой юм байна шүү гэдгийг тэр зөвлөгөөнүүдийг хүртэл бүгдийг нь өгдөг. Тэр дундаас нь ерөөхдөө бол хийснийхэн дагуу хийгээ сураад яг цаг ингээд яваад ах юм бол та совилж мэрэгчлийнхаа шалгалтыг өгөөд тэгээд бүрэн тэнцэх боломжтой. За ерөөхдөө бол миний хувийн зөвлөгөө гэх юм бол зарим эмнэлгүүд нь болохоор ерөөхдөө бол яг энэ процесст орж байгаа хүнийг нөгөө эрчим дэмжлэгийн тасагт тухайн шалгалтыг өгүүлдэггүй. Яагаад гэвэл эрчим дэмжлэгийн тасагч нь өөрөө маш хүнд тасаг мөн одоо тухайн одоо шалгалтыг өгч байгаа хүн маш их юм мэдсэн байх ёстой. Яагаад энэ өвчтөн энэ хүчнийг хүрсэн яг юунаас болсон, ямар шалтгаанаас болсон, яагаад ийм эмнүүдийг одоо ингэж энэ өвчтөнд одоо эмчилгээг нь хийлгэж байгаа гэх тэр бүгдийг нь мэдэж байх ёстой. Тийм болохоор ерөөхдөө бол эрчим дэмжлэгийн тасаг миний хувийн зөвлөгөөнөөс болох тэр эрчим дэмжлэгийн тасагт одоо ингээд тэнд ингээд шалгалтаа өгөх одоо хэрэггүй гэж хэлнэ. Гэхдээ энэ болох тэр миний бодол миний зөвлөгөө. Хэрвээ та одоо тийм эрчим дэмжлэгийн тасаг одоо Монголд маш олон жил ажилласан тийм туршлагатай хүн байх юм бол мэдээж одоо тухайн тасаг дээр Германд ирээд тухайн тасаг дээр ажиллаж явж байгаа би энэ шалгалтаа өгнө гэх юм бол асуудал байхгүй. Энэ бол таны шийдвэр. Гэхдээ Монгол Герман хоёр яг солихуун ялгааг ингээд харах юм бол ерөөхдөө бол Герман цэглэгч нар маш их юм мэддэг. Тэгээд эмчилгээний тал дээр ч мөн ерөөхдөө бол өвчтнийхээ одоо Krankheit буюу одоо тухайн өвчнийг яагаад авсан, тухайн өвчтөн яагаад энэ өвчнийг хүрсэн гэд тэр бүх зүйлүүдийг ерөөхдөө бол яг эмч нартайгаа адил хэмжээний ер нь бол мэддэг. Тийм болохоор бид нар маш сайн сурах хэрэгтэй. Тэгээд яг би өөрөө болох тэр ямар ч одоо тий FA-г буюу ажлын туршлага ерөөсөө байхгүй шууд Герман сайн дур ажиллаараа ирээд тэгээд дараагаар ерөөхдөө бол яг энэ процесс байт юм байна гэдгийг мэдэж авсан байгаа. Тийм болохоор би ерөөхдөө бол та бүхэнд яг энэ талыг ингээд зөвлөгөө өгж байгаа. Би одоо болохоор эрчим дэмжлэгийн тасагт ажиллаад явж байгаа. Тийм болохоор яг миний хувийн зөвлөгөөнөөс их юм бол ерөөхдөө бол нормал стационд буюу одоо энгийн тасаг дээр ажиллаад явж байгаа. Шалгалтаа өгснийхаа дараагаар интенсив стацион эсвэл одоо интенсив стационд буюу эрчим дэмжлэгийн тасаг эсвэл хахалгааны тасаг гэдэг тэр тасгууд ажиллах боломжтой. Мэдээж тэр тасгууд ажиллахын тулд одоо Weiterbildung буюу сургалтын сум тэгээд тэр сургалтантаа сууж явцдаа тэгээд тухайн тасагт ажиллаад ингээд явах бүрэн боломж байгаа. Тэгээд ерөөхдөө бол яг тухайн ингээд процесст ингээд ороод явж явах үе дээр ерөөхдөө бол маш их сэтгэлээ хатах хэрэгтэй. Яг гэвэл одоо ингээд нэг тухайн одоо тасаг дээр очиод юм ингээд хийгээд явж байгаа үе дээр заримдаа ингээд мэдгүй юм гарах юм бол ерөөхдөө бол гэрэн хүмүүс яг ингээд одоо тий зарим хүмүүс нь мэдээ зарим хүмүүс нь мэдээ сайн хүмүүс өндөө байгаа. Зарим хүмүүс нь болохоор чод ингээд та ингээд тий тухайн одоо Монгол улстай ингээд сураад хүрээд ирсэн. Тийм болохоор энэ зүйлийг мэдж байгаа бидтэй гэсэн хандлагыг маш их гаргана. Яагаад гэвэл мэдээж та одоо тий Монгол улсад одоо ингээд сувлагчаар одоо тий 4 жил 3 жил хамаагүй ингээд сураад төгсөөд тэгээд хэрвээ та ажлын туршлагатай байх юм бол ажлын туршлагатай тэгээ маш их одоо ингээд бүх зүйлийг ингээд ерөөхдөө бол эмнэлэг гэдэг ямар юм байдаг тэр дотоод процесс нь тэр тасаг яг яаж ажилладаг гэх тэр бүгдийг мэдж байгаа хүнийг бэлэн хүнийг ингээд аваад ирж байгаа учраас ерөөхдөө бол тэд нар яг тэр зүйлээ ажлын хүмүүс нь ерөөхдөө бол шаарддаг гэж хэлгээд болно. Гэхдээ мэдээж тэр чинь шинэ орчин, шинэ хэл тэгээд бүх зүйл нь шинэ учраас бас ондоо учраас мэдээж ажлын хүмүүс ойлгоно. Зүгээр энийг ингээд чи ингээд сурахад болно гэдэг тэр хугацааг нь бол өгдөг байгаа. Өөр ч одоо миний хэллээгүй зүйл гэх юм бол тий Монгол болохоор нөгөө ерөөхдөө бол яг би нөгөө Монгол нөгөө дадлага хийж явах үе дээр эрчим дэмжлэгийн тасад гарч явах үе дээр ерөөхдөө бол яг нөгөө өвчнийхаа ингээд бие мийг угааж байсан л та. Тэгэхдээ ерөөхдөө бол нөгөө энгийн тасаг дээр нь болох дээр ерөөсөө тийм хийж байгаагүй. Уучлаарай. Энгийн тасаг дээр ажиллаж явах үе дээр ерөөсөө тийм хийж байгаагүй. Гэхдээ Герман талах дээр ерөөхдөө бол өвчнийхаа ингэж нөгөө тий кофеплеге буюу плеге буюу одоо тэгээд биеийг ингэж угаах ерөнхийдөө бол асархан талын юмнуудаа ер нь бол бүгдийг хийдэг. Гэхдээ бид нар чинь бас ингэж нөгөө яг одоо ингэж сураад явж явах үе дээр ерөнхийдөө бол энэ талынхаа юмыг бас сурдаг шүү дээ тий.
яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэрийг нь бас айгүй хийдэг. Тэгээд одоо нөгөө Монгол талах дээрээ сувилагч нар нь юу гайдаг? Уян 150-аа эсвэл цус авах гэдэг тэр бүх зүйлийг хийдэг. Гэхдээ та хэрэг герман улсад ирэх юм бол та энийг одоо хийх ёсгүй. Энийг болох дээр эмчнэр нь хийх ёстой. Тэгээд энийг болохоор эмчнэр нь хийх ёстой. Та болохоор мэдээж одоо өвчтнийхаа тий медикамент буюу одоо эмнүүдийг нь өгөх тэгээд эмбицион буюу одоо туслануудыг залгах энэ бүгдийг нь мэдээж хийгээд явна. Тэгээ мөн capable-гээ буюу одоо миний дөрөв хэлсэнчлэн бийг нь угаахаа тэгээд бусад ерөөхдөө бол бусад зүйлсийг ингээд хийгээд явнаа гэсэн үг. Ерөөхдөө бол ингээд ухаан процесс нь ингээд үргэлжлэдэг. Тэгээд би бас нөгөө хэлгээ марцсан маань уучлаарай. Ерөөхдөө бол яг ингээд энэ процесс ингээд явж явах үедэр одоо жишээлбэл B2 хэлний сургалтанд ингээд одоо суулгаж байгаа эмнэлэг нь болох дээр эхний 3 сар болох дээр яг нөгөө одоо хэлний сургалтандаа яв гэд ерөөхдөө бол одоо тасаг дээр ажиллах эсвэл одоо нөгөө флегшүүлээ буюу цэвэрлэхүүн сургууль дээр одоо ирэх гэсэн тэр хоёр зүйлийг байхгүйгээр дан одоо нөгөө өдөр болгон 5 өдрийн ажлын 5 өдрийн 5 өдөрт ингээд хэлний сургалтандаа ингээд өдөр болгон ингээд суугаад явна гэсэн үг. Тэгээд тэр нь яг 3 сар үргэлжлээд 3 сарынхаа дараагаар шалгалтаа өгнө хэлнийхээ шалгалтыг тэгээ хэлний шалгалтандаа тэнцэх ёстой. Ер нь бол тэнцэх ёстой. Хэрвээ тэнцэхгүй байх юм бол тэгээд маш их стресстэй тэгэл ер нь бол хэцүү гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө бол миний бодлоор яг тухайн эмнэлгийн B2 курс одоо нөгөө хэлний сургалтанд суулгаж өгөх хэдий ч гэсэн B2 хэлний төвшнөө авсан нь арай аваад яг тухайн эмнэлэгтээ одоо нөгөө тий хүрээд ирэх нь надад илүү амар санагдсан. Тэгээд шууд ерөнхийдөө бол нөгөө анархинг процесст шууд ороод явчихнаа гэсэн үг. Тэгээд түүнийхээ дараагаар болох дээр 3-7 хоног флегшүүлээ буюу совилгын сургууль дээр ирээд тэгээд ерөнхийдөө бол одоо анхан шатны тэр бүх мэдээлэлүүдийг өгнө гэсэн үг. Одоо тасаг дээр очиод яг юу хийх ёстой, тэр ажлынхаа хүмүүстэйгээ хэрхэн нээлттэй харилцах, мөн ямар зүйлүүд ухтаж байгаа гэх тэр бүх зүйлүүдийг ерөнхийдөө бол эхний 3-7 хоног дээрээ бүгдийг нь ингэ сурч өгдөг. За тэрнийхээ дараагаар болох дээр ахад 3-7 хоног нь яг тасаг дээрээ очиод одоо шинэ хамт олон, шинэ тасаг тэгээд шинэ орчин тэр бүх зүйлүүдийг 3-7 хоногийн хугацаанд ерөөхдөө бол тасгаа ажиглаад юмаа сураад өвчтөнтэйгээ харьцаад ингэж явна гэсэн үг. За тэр 3-7 хоногийнхаа дараа одоо тасаг дээр ажиллачлаа шүү дээ. Тэр дараагийнхаа 3-7 хоногийнхаа дараа болох дээр ахад 1-7 хоног одоо совилгын сургууль дээр ахад очин совилгын сургууль дээр очиод яг одоо тий тасаг дээр нь яг юу болсон юу болохгүй байгаа гэдэг тэр хоёр зүйлийг ерөөхдөө бол ярьж өгөх хэрэгтэй. Тэгжиж одоо багш нар нь одоо таныг илүү сайн ойлгож өгнө. За яг ямар проблем одоо ямар асуудал энэ хүнд байна тий ямар зүйл энэ хүнд одоо тий тасаг дээр нь болсон байна гэдгийг бүх зүйлүүдийг нь ерөөхдөө бол сонсож ярьж хэлж өгнө. За мөн миний хувийн зөвлөгөө гэх юм бол яг ингээд нөгөө би болохоор Монгол тахтай ерөөхдөө бол яг хүнээс ингээд юм асуух хувьд бол асуудаг байсан. Гэхдээ ер нь бол би нэг жоохон тийм жоохон айдастай гэх юм уу эсвэл нэг тийм нээлттэй ерөөсөө ингээд шууд асууж чаддаггүй байсан. Гэхдээ Германд шууд асуух хэрэгтэй. Одоо тий асуухгүйгээсээ мэдж байгаа гэсэн тэр зүйлээсээ болоод асуудал гарах бүрэн боломжтой. Тийм болохоор Германд ерөөсөө асуух асуулт тэгээд хэрвээ та тэр зүйлийг мэдэхгүй байх юм бол германчуудад тэр бол юу асуудал биш. Окей чи энийг мэдэхгүй байгаа юм тий зүгээр чи сурахад л болно шүү дээ. Бид нар ч гэсэн анх энийг хараад мэдэхгүй байсан. Гэхдээ бид нэр сурсан гэдэг тэр ойлголт өөрсдөнд нь байдаг болохоор юу шууд асуугаад мэдэхгүй зүйлээ мэдэхгүй байна гэдгийг хэлдэг байгаарэ. Тэгэхгүй бол мэдж байгаа би мэдж байгаа тийм ингээл хариулчих юм бол ерөөхдөө бол германчууд энэ хүн мэдж байгаа маань гэд ингээд ганцаар ингэж энэ зүйлийг хийдэг гэж орхино. Тэгээд та ганцаараа үлдчихээ тэрийг зүйлээ ингээд мэдгүй асуултаа ингээд тулгараад байх юм бол энэ нь бол ер нь бол тийм сайн биш. Тийм болохоор мэдгүй зүйлээ мэдгүй байна. Асуух зүйл асуумаар байх юм бол зүгээр л шууд асуудаг байгаарэ. Энэ нь болохоор айгүй сайн шүү. Өөр чин миний хэлэх ёстой зүйл гэх юм бол ерөөхдөө бол миний хэлэх гэсэн санаанууд ерөөхдөө бол энэ байна. Тэгээд би Монголоос ерөөхдөө хүмүүс асууж магадгүй Монголоос яг ямар одоо тэгээ байгууллага хэлний курс дээр суух гэдэг гэдэг. Би энэ газруудаар юу зуршлуулж үзээгүй, би хэлний сургалтанд сууж үзээгүй. Гэхдээ миний одоо тэгээ би Монгол дахтаа маш их судлаж харж ирсэнаар болвол шин хөгжил төв гэлөө би нэрийг нь бас буруу хэлж магадгүй. Гэхдээ би юу комент хэсгээр нь биччихье. Та бас хараарай. Шин хөгжил төв гэдэг тэр байгууллага болох дээр маш олон жилийн туршлагатай. Тэгээ сувлаач мэрэгчлэр ерөөхдөө бол Монголоос холбооны бүгд найрамдаг герман улс руу явуулт юм билээ. Тэгтээ хэлний төвшөнд мэдээж B2 төвшин. Тэгээд ямар ч одоо зуршлыг хөсөлсгүйгээр шууд явуулт юм билээ. Энэ надад маш их таалагдсан. Тэггүй тэгээд
зуршлын байгууллагууд хандаа. Тэгээд нөгөө зуршлын байгууллагууд нь ерөөд бол мэдээж тухайн одоо зуршлаж байгаа юм чи мөнгө өгнө шүү дээ, тийм. Энэ чинь болохоор байх зүйл. Гэхдээ маш их хэмжээний мөнгө аваад байдаг. Тэр надад ерөөсөө таалагдаггүй. Тийм болохоор ерөөд бол ингээд их мөнгө өгөөд зуршлуулжийнхаа оронд хилээ сураад B2 төвшөнгөө аваад хилний мэдлэгтэй болсон B2 төвшөнтэй байна гэдэг ерөөд бол Google-с шууд тухайн эмнэлгүүдийг хайгаад ямар одоо эмнэлгүүд нь те одоо гадаадаас ингэж совилогч мэрэгчлэр одоо хүлээн зөвшөөрүүлэх тэр одоо тий процессыг ингэж явуулдаг вэ гэдгийг бас ингэж судлаад ингэж харах боломжтой. Тийм болохоор зүгээр хэлнийхаа мэдлэгийг аваад одоо үүний дараагаар өөрөө бие дааж хийвэл үнэхээр зүгээр шүү гэж би энэ хувьд бол хэлмээр байна. Тэгээд хэлний сургал нь гэх юм бол бүр анханаас нь сурж байгаа бол надад хоолон сургалтын төв айгу сайн санагдсан. Тэгээд хоолон сургалтын төв дээр болох тэр онлайн бас анги байт юм бэлээ. Тэгээд би энийг яагаад би ерөөсөө одоо энэ хүмүүсийг таньдаггүй эсвэл би ямар нэг юм ерөөсөө ингэж холбогдож молддоггүй. Зүгээр энэ болох тэр яг миний Монголд байхдаа би өөрөө судлаад тэгээд ингээд хараад явж байгаа үе дээр энэ сайн байна гэсэн одоо тухайн газруудаа би тавханд хэлж байгаа шүү. Зүгээр болохоор дараагийн хоолон сургалтын төв надад айгүй таалагдсан. Тэгээд би бусад сургалтын төвүүдийн очиж үзээгүй учраас бас сурж үзэж байгаагүй учраас би мэдэхгүй. Би хоолын сургалтын төв дээр болох тэр ерөөхдөө бол яг Монголд ажих үе дээр судлаад явж байгаа үе дээр харсан. Айгу багш нь ер нь бол айгу сайн тулж ажилладаг. Айгу сайн юм байлээ. Тэгээд би яг Монголд тахтай би хоолны төв дээр ерөөхдөө бол яг нөгөө юу аагүй сургалтын дээрээс суугаагүй. Гэхдээ манай найз болохоор хоолны сургалтын төвд явдаг гэсэн. Тэгээд тэр надад би өнөөдөр ийм сурсан шүү дээ гэсэн ингээд ерөөхдөө бол сурж байгаа материалуудаа надад харуулчихсан. Тэгээд би тэр үед харахад надад маш ойлгомжтой бичгээд өгсөн. Маш дэлгэрэнгүй айгүй их таалагдсан. Тэгээд би хоолны сургалтыг маш сайн байна гэж бодсон. Дараагийнх нь гэх юм бол ерөөхдөө бол одоо тий Германы соёлын талаар Германы талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол Германы нэгэн өдөр гэдэг Facebook дээр групп байдаг. Тэр групп болохоор маш гоё групп. Тэр групп дээр болох тэр ерөөхдөө бол Герман талаар Германд болж байгаа үйл явдлаа эсвэл тэр группээс одоо тий өөрийнхөө тулгуурлагдсан одоо асуудлууд эсвэл мэдхийг хүссэн зүйлээ асууж болно. Гэхдээ мэдээж ойлгомжтой зүйлээ бол асууж болохгүй шүү дээ тийм ээ. Мэдээж тухайн групп руугаа ороод тэгээ search хэсэг дээр нь хайгаад тий өөрөө яг юу одоо асуумаараа тэр асуухыг хүссэн зүйлээ search хэсэг дээр нь бичээд ерөөхдөө бол хайчих юм бол гараад ирнэ. Маш олон хүмүүс их юм асуудаг. Тэгээд тухайн группийн хүмүүс ч гэсэн одоо тэр асуултанд нь ингээд хариулаад явцсан байдаг. Тэгээ маш ойлгомжтой, маш зэгцтэй гоё хариулсан. Тэгээд гоё Германы талын бүх одоо тий Германд болсон үйл явдлаа тэгээд Германы соёлын талаар тэгээд бүх зүйлүүдийг айгүй гоё бичээд явцсан байдаг. Тэгээд тэр одоо тэр группийн админууд нь айгүй мундаг хүмүүс байдаг. Тэгээд надад бичдэг одоо бичсэн зүйлүүд нь тэгээд бас зарим хүмүүсийн ингээд нөгөө асуусан асуултанд нь ингээд хариулсан байгаа хүмүүсийг ингээд хариултыг ингээд уншиж машхаар айгүй гоё бичсэн ингээд бүр ингээд маш дэлгэрэнгүй би энийг мэдэггүйсэн юм штэ энийг мэдэж авлаа гэж бүр бодох хэмжээний тий мэдгэр хэмжээний ерөөхдөө бол тийм их маш их одоо мэдээллүүд тэр группт байж өгдөг. За энэ болохоор ингээд ерөөхдөө бол миний та бүхэнд хэлж чадах зүйл байна. Тэгээд хэрвээ одоо тий миний ингээд бичлэг маань яриамаа таалагдсан бол лайк дараад миний чаналыг дагаарай. Миний YouTube channel-ийг дагаарай. Тэгээд асуух асуултаа хамгаалал та бүхэн комент хэсэг дээр бичиж болно. Тэгээд би асуултанд нь хариулаад явах болно. Тэгээд хэрвээ одоо өөр одоо яриг үлдсэн зүйл байгаа бол уучлаарай. Ямар ч гэсэн та шууд ингээд асуух асуултаа хамгаалал комент хэсэг дээр бичээрэй. Би хариулаад өгнө. Баярлалаа.